Энэ бол Өмнөговь аймгийн дох Баян булаг гэдэг газар байгаль орчны гавьяат ажилтан Монгол улсын хөдөлмөрийн баатар Бараад Уулс энд сүүлийн 30 орчим жил мод тарьж ногоон төгөл бий болгожээ. Намайг анх говьо ногооруулна гэхэд итгэх хүн ховорхон. Унд ус багтай газар болох юм уу гэд ихэнх нь толгойс ихсрээд буцдаг байлаа. Харин би огт эргэлзэлгүй сүүлийн 30 орчим жил хөдөлмөрлөж энэ төглөөн байгуулж чадсан хэмээн тэрээр ярьж байна. Говийг ногооруулах боломжтой гэдгийн бодит жишээ болсон газар би яг одоо зогсож байна. За энэ газарт 1993 оноос хойш нийт 16 га талбайд мод тарьж ийм ногоон төгөл бий болгосон байна. Голдуу хайлаас тариалахад хамгийн сайн аврагсан гэдгийг хэлж байна. За энд нийтдээ бол 6-аас 7 төрлийн жимсний мод оргож байна. Усалгаа, арчилгаа, тордлогоогоо зүү зохистой хийж чадах юм бол говийг ногоон төгөл болгох боломж байна гэдгийг ийхүү харж болохоор байна. Намар бол хавар хөлдөөчихгүй ээж цэцгийн хөлдөөчихгүй бол намар нэг тонн хэрэгтэй юм. Гардыг зарим жил сайн жилээ. Заримдаа ч 4 тоо авдар юм. Энэ жил чи нэг 6-7 авдар юм аа та. Тийм юм. Тэгээд энд бол эндээс аль мэднэ. Ингээд 10-аад алхаад мойл идэн. Бөөрөлцгөн идэн. Тэгээд цаашаа яваад чав гамталж болно. Манай говьд бол хамгийн хэрэгтэй энэ хайлаас сухаа улаас гороо гэж бодож байгаа. Хамгийн сайн багш бол байгаль. Байгаль өөрөө л яах ёстойг хэлж өгдөг. Тэгээд Өмнөговь аймагт ер нь тэгээ одоо эн чинь хангайд мод тарих амархан, говьд мод тарих хэцүү гэсэн нэг ийм нэг хачин ёстой нэг мухар ойлголт байна. Уучлаарай, говь чинь хамгийн амархан газар шүү. Ургалтын хугацаа 60 хоног илүү. 30 хоногийн өмнө ургаж эхэлнэ, 30 хоногийн сүүлд тагдарч эхэлнэ. Тийм учраас говийг ойжуулахад нэг зүрх алдаа, элдв юм яриад, дэмэд юм донхсоол ингээ шалчганалдаад байх хэрэг байхгүй. Шууд хурцаа бариад гараад тэр модоо нөхөө авахад модоо тариад интгэл ястай юм. Энэ 500 га газрын голд зогсоод хойшоо чарахад тэнгэрийн хаяа үргэлжлэн ингээ тэнгэрийн хаяа үргэлжлэхээс найших дотор сүүлийн 13 жил ган зуудуулаагүй шүү. Ган болоогүй шүү. Сүүлийн 13 жил. Хүн бүр жаахан л зүтгэл гаргавал улаан бороор эргэлдсэн говийн их хэлсэн нүдлийг даваад гарах боломж байна гэж хөдөлмөрийн баатар Бараад Уулс ярьж байна. Тэр бум мод тарин гэхээр зарим хүнд хол сонсогдож эргэлзээтэй санагдаж мэднэ. Гэхдээ улсаараа нэг бодлогоор хөдөлж чадвал энэ зорилтод төвөггүйх нь хүрч чадна хэмээн тэр онцлсон юм. Тэр мод гэдэг 1000 сая мод. 1000 сая мод гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Тийм ч хэцүү зүйл биш. Сэтгэл мэднэ. Одоо ганцхан зайлшгүй хэрэгтэй гэдгийг Монголын төр хүн дээгүүртийн хан толгойд хийх ёстой. Яагаад зайлшгүй болсон гэхтэй зэрэг зайлшгүй мөхөх гэж байна энэ Монголын говь. Мөхөх гэж байна штэ. Сар шиг болох гэж байна. Юу ч ургадаг. Тэр эхэлж гисэн байна. Эхлээ 100 200 жил болчихсон цөлжсөн 40,000 газар байна. Энэ Монголын говийг ойжуулах энэ ажил нэгдүгээрт хурд тундас ордог болгоно. Тэгээ ойтой болно. Хоёрдугаарт хадлагын талбайтай болно шүү. Чи хүссэн ч хүсээгүй ч 2 мод тарихад хоорондох зайд энэ чи ус урсгаж л таарна. Тэгхгүйгээр ус гарах байхгүй. Тусын системэл тавихгүй бол өөр арга байхгүй. Тэгэхээр тэр хооронд нөгөө олон настай хүн бол чинь ургаад ийм өндөр ургана. Тэг чи хүссэн ч хүсээгүй ч хад явах байлгүй тааж. Тэгээд модтай болно, хадлагын талбайтай болно, бороо ордог болно. Эрдэмтэд 100 гагийн ой хурд тундас татах чадвартай гэд хэлчихсэн шүү. 100 гагийн ой. 100 гагийн ой тарина гэдэг бол сэтгэл байвал тийм ч хэцүү ажил биш. 500 м өргөн 2 км урт. Газар шүүтэй 100 гагийн ой чинь.